Айхавтар гар чангатай ах дүү хоёр байж адлаж хүмүүс тэднийг харамчийнхан гэдэг байлаа. Сансар эмгэдэм бэлэр хонин бүрхэж сарваа цуцхын хөндийгөр адуун багтаж ядаж үе дамжсан баян харамчийнхны хотайл үүл мэд нэвсийцгэн ажи төрдөг байлаа. Гэмэн тэднээс бүтэн дээлтэй нь ховор. Гэрн бүрээс сайтай өвлж лөө гэвэл худлаа. 10 сайхан эмээл хазаартай мөр ирчүүд нь идэлхгүй. Амаа мэдэхгүй нэг мө үрээтэл бөг шогшин. Хүүхнүүд нь дээлээ гурвнаад мар солихгүй. Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй. Хонин дом бол барагтаал бол хөрөхгүй. Зэр гөрөөсгөн эргүүлж холоос гичин ирвэл хоормог таргахын дөхүүлцгэн. Ганц хайрцаг шүдэнз хажуу айлн гуйхад гал гаргадгүй өдрөө гэд халгаахгүй буцаач нь хавийн улс амтан хөхинэ дэм барж харамч муугийн үлгэр үгийн хачир болгоно. Тэрл янзаар он жилүүд өнгөрч байтал тэр жил гинтхэн дайн гарсан юм. Халахын гол руу агт туах юм болж хамгал дөмгөн гиснийгэн бүрэнгийнхэн хөдөлж ирцгээлээ. Энэ харамчийнхан яадаг болдоо. Тэд гар тэнийхгүй дээ гэж хар амалцгаасан улс гинтхэн гайхаж хоцорлоо. Суналцсан уургаан барьсаар мань харамчийнхан сумын төв дээр адуугаан багшралт нь хурааж ирлээ. Буруу зөвгүй номхон алил хурдан хурцыгаан бузар дайсныг дарах баатрын хүлэг болоорой гэд өгцгөөлөө. Агт хөдлөө тэд хонж байтал ах дүү хоёр харамч хоёулаан цэрэгт мордсон юм. Хошуу нутагт алдартай харамч эцэг нь хүртэл хоёр хүүгэн амитнаас түрүүнд цэрэгт мордуулсан юм. Сурам хийлгүй хүлээ хижийн хоёр хүүгэн харамлсангүй. Цурхэртлан уйлах гэргийн ханяан харамлсангүй. Цуутай харамчийнхан юугаач харамлсангүй. Бүрэн дуунаар нөхдөн давших цагт бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг юм. Гэхдээ сумаа харамлж байж сүйд болох үедээ энэ хоёр гэж суман салааных нь хүртэл дооглож үлдсэн гэдэг юм. Унахгүй юм шиг уул шиг хоёр сайхан хар хүү ургахын улаанаар нар хоёулаан унсан гэдэг юм. Хамгийн хүнд мөчөдөж их орон таниасан харамчийнхан амианч бас харамсангүй.